Яасан байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр би хэрхэн тараг бүрэх талаар хуваалцъя гэж бодлоо. Тэгээд танд юу хэрэгтэй вэ гэхээр юуны төрөнд сүв. Сая 3.5 таслагтай сүв тийм ээ. Тэгээд ерөнхийдөө Америкт болохоор мөн улаан тарагтай байдаг шүү. Энэ сүв хэрэг. Тэгээд хөрөнгө хэрэгтэй. Танд тараны хөрөнгө чинь байхгүй ийм plain whole milk таслагтай whole milk тараг хэрэг болох нэ. За тэгээ юуны төрөнд сүгээ савндаа хийгээд хөөрүүлнэ. Гэхдээ бас чанга гал дээр хөөрүүлж болох шүү дээ. Чанга гал дээр хөөрүүлчихээр бас доороос түлэгт чинь тэнгууд чинь бас тараг хэлэхгүй юм чинь. Тэгээд басаад би гаргаж 3 литр хавцаа үсгэлээ. За тэгээд сүгээ одоо хөөрүүлье. За ингээд сүгээ хөөрүүлчихлээ. Сүгээ хөөрүүлчихсэн. Одоо хөргөнө. За сүгээ хөөрүүлсэн. Сүгээ хөөрүүлж сая хөргөлөө. За ингээд санаа уutaаж. Тэнгүүд одоо хизээ хөрөөд хизээ хөрөнгө хийх вэ гэхээр вэ штэ. Та нэг хуруугаараа ингээд дүүрж үзээд нилээн бүлэхтэр болно. Нилээн бүлэхтэр яг таны биеийн температуртай болохоор хөрөнгө хийн гэсэн үг. Тэгээд мэх дөнгөж яг хаарчлаа. Тэгээд энэ байгаа хөрөнгөөс 100-аас 200 грамм хөрөнгө хийн. За хөрөнгө хийжээд сайтар хольж хортгон тийм ээ. За тэгээд бэлэн болонгууд нь тагаа тавиад тэгээд яг энэ бүлээн чигээр нь сайн баглаад тэгээд 8 цаг байлгах нь байна шүү дээ. 8 цаг байлаад таны тараг бэлэн болох нэ. За амжилт баяр таа. За 8 цагийн